За бүгдээрээ сайн байцгаана уу? Бичлэг үзэж байгаа энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн бичлэгээрээ дэлхийн хамгийн өндөр 10 уулын талаар мэдээлэл өргөхөөр бэлдлээ. Дэлхийн бөмбөр зүг дээр бол 8000 метрээс дээш өндөртэй 14 оргил байдаг. Тэдний одоо 10-ыг нь энэ удаагийн бичлэгээр ярина. За хамгийн өндөр уулсын 10 дугаар байрт Непалийн хойд хэсэг Гандаки мужид орших Аннапурна уул юм. Энэ уул нь далайн түвшнээс дээш 8091 метрийн өндөр бөгөөд дэлхийн хамгийн өндөр уулс дундаа 10 дугаар байрч хэсдэг байна. Мөн авирахад хамгийн хүнд маш аюултайгаар алдартай уул юм аа. За 1950 онд Морис Херцогийн удирдсан Францын экспедиц уулын хойд ингэрээр авирч оргил төрсөн анх удаа 8000 метрээс дээш өндөртэй уулыг амжилттай эзэлсэн тохиолдол босч байжээ. Бүхэл Аннапурна массив болон түүний хүрээлсэн 7629 км2 талбай бүхий газар нутгийг Аннапурнагийн байгалийн хамгаалалтын бүсд хамруулсан бөгөөд энэ нь Непалийн хамгийн анхны бөгөөд хамгийн том хамгаалтын бүс гэжээ. Түрүүн хэлсэнчлэн уул нь авирахад маш хүнд аюултайгаар алдартай. Гэвч сүүлийн жилүүдэд авиралтын амжилт эрс нэмэгдэж 2012-оос 2022 оны хооронд нас баралтын түвшин 32-оос 20% болж буурчээ. Энэ ууланд авирах өндөр эрсдлүүдэд цасан нурангийн аюул, цаг агаарын тогтворгүй байдал, авирах маршрутын туйлын эгц эрсдэлтэй шинж чанар, ялангуяа 3000 метрийн өндөртэй өмнөд хан нь дэлхийн хамгийн хэцүү авиралтуудын нэг гэж тооцогддог. Энэ бүс нутаг нь явган аялагчдад мөн аюултай бөгөөд үүний тод жишээ нь 2014 онд болсон цасан шуурганаар дор хаяж 43 хүний амь эрсдсэн явдал юм аа. 2022 оны байдлаар нийт 365 хүн Аннапурна нэгэн оргил төрж 72 хүн авиралтын явцдаа амиа алдсан байна. Жагсаалтын 9 дугаар байранд Нанга Парбат 8126 метрийн өндөрт оргил нь оршдог энэ уул нь Пакистаны захиргаанд байдаг. Нанга Парбат бол Гималай нурууны баруун захын хамгийн том оргил бөгөөд Инд болон Ярлунг Цангпо мөрнөөр хязгаарлагддаг. Энэ уул хүрээлэн буу газраасаа эрс цойлон өндийсэн учраас дэлхийн хамгийн өндөр 100 улсын дундаас Эверестийн дараа 2 дугаарт орох үс өндөр харуулцтай уул юм аа. Гиннесийн дэлхийн дээд амжилтын бүртгэлд нэмэгдснээр Нанга Парбат нь дэлхийн хамгийн хурдан өсөн нэмэгдэж буй уул бөгөөд жилд дунджаар 7 мм-ээр өндөрсөж байна. 8 дугаар байр Манаслу. Манаслу уул нь далайн түвшнээс дээш 8163 м өндөр бөгөөд Аннапурна уулнаас зүүн тийш ойролцоогоор 64 км-т байрлана. Манаслу гэдэг нь сүнсний уул гэсэн утгатай. Санскрит хэлний Манаса буюу оюун ухаан, сүнс гэсэн үгнээс гаралтайжээ. Анх 1956 оны 5 дугаар сарын 9-нд Японы экспедицийн гишүүд Тошима Иманиши болон Гялзан Норбунаар анх удаа амжилттай авирчээ. Манаслу оргил нь орчин тойрныхоо газрын гадаргуугаас огцом өндөрт сүндэрлэн харагддаг тул алсаас харахад ноёрхогч сүрлэг харагддаг гэжээ. Манаслугийн бүс нутаг нь төрөл бүрийн уулын жимээр аялах боломж олгодог. Алдартай Манаслугийн тойрог замын аялал нь нийт 177 км үргэлжилж Манаслу нурууг тойрон Аннапурнагийн зүг урууддаг уг замаар аялвал 6500 метрээс дээш 10 уул, түүнээс цөөнгүү 7000 метрээс дээш өндөр оргилыг харах ба аяллаа хамгийн өндөр зэг нь 5100-600 м өндөр. 2008 оны 5 дугаар сар хүртэлх байдлаар Манаслууд нийт 297 хүн авирч 53 хүн амь насаа алджээ. Жагсаалтын 7 дугаар байрт нэрийн хэлэхэд том хэцүү уул юм. Тхавлагери. Энэ уул нь Непалд оршдог бөгөөд далайн түвшнөөс дээш 8167 м өндөртэй. Мөн зөвхөн нэг улсын хил дээр орших хамгийн өндөр уул гэдгээр онцлог. Энэ ууланд анхны авиралтыг 1960 оны 5 дугаар сарын 13-нд Швейцар Австрийн хамтарсан экспедиц хийжээ. Уулын зүүн талд 34 км-ийн зайд Аннапурна нэг байрал. Хоёр уулын хооронд Кали Гандаки мөрөн орсож дэлхийн хамгийн гүн хавцал хэмээгдэг Кали Гандаки хавцлыг үүсгэдэг. Аннапурнагийн өмнө талд орших Покхара хот нь бүс нутгийн чухал төв бөгөөд бие даасан аялал жуулчлалын гол цэг юм аа. 6 дугаар байр Чоё. Далайн түвшнээс дээш 8188 м өндөр төвдөр ногоон шүрийн бурхан гэсэн утгатай энэ уул нь Эверестээс баруун тийш 20 км зайд оршино. Чоё нь төвдийн өөртөөс хоромба Непалийн хил дээр сүндэрлэнэ. Уг уулыг 8000 метрээс дээш өндөртэй оргилуудаас авирахад хамгийн хялбарт тооцдог. Тиймээс мэрэгжлийн хөтчтэй уулчдын түгээмэл зорилго болжээ. Өндрийн хувьд анх Чоёгийн өндрийг 8150 м гэж хэмжиж тухайн үед дэлхийн 7 дахь өндөр уул хэмээн үзэж байв. Харин 1996 онд Непалийн газрын зураглалын нийгэмлэг болон
Финландын цаг уурын хүрээлэнгийн шин тооцоогоор 8188 хэмээн тооцсон. Анх 1952 онд Их Британи Гималайн хамтарсан хорооны санхүүжүүлсэн экспедиц анх Чо оюуг зорьсон. Энэ нь дараа жил Эверест рүү их авиралтын бэлтгэл байсан. Экспедицийн ахлагчаар Эрик Шипден ажиллаж, багт Эдмунд Хиллари, Том Бурдило, Жорж Лоу нар багтжээ. Хиллари ба Лоу нар 6650 м өндөр хүртэл урагшилсан ч техникийн хүндэр засан нурангийн аюул мөн хилээс холгүй хятадын цэргүүд байгаа гэсэн мэдээлэлээс үүдэн уулнаас буцах шийдвэр гаргаж байжээ. 1954 оны 10 дугаар сарын 19-нд Австрийн экспедицийн гишүүд болох Херберт Тичи, Жозеф Яхлер, Ширпа Пасандава Лама нар баруун хойд ангирын замаар анх удаа оргилд гарч чаджээ. Чо юун 8000 м-ийн өндөртэй оргилууд дотроос хүн авирсан 5 дахь оргил бөгөөд үүнээс өмнө Анапурна, Эверест, Нанга Парбат, К2 дээр хүний мөр гарч байжээ. 1978 онд Эверестэд Рейнхолд Месснер, Петер Хеблер нар хүчил дөрөвчгүйгээр авирах хүртэл Чо юун хүчил дөрөвчгүйгээр эзлэгдсэн хамгийн өндөр оргил байжээ. Чагсаалтын 5 дугаар байранд Макалов. Макалов нь далайн түвшнээс дээш 8485 м өндөрт өргөгдсөн. Газар зүүн байрлалын хувьд Эверестийн зүүн өмнө зүгт 19 км-т Хятад балбын хилийн дагуу оршдог дөрвөн талд пирамид хэлбэртэй бол ажээ. За Макалууд авирсан анхны авиралтуудын түүхийн хувьд 1954 оны хавар Америкийн уулчдын баг зүүн урд талаас нь авирсан ч 7100 м хүртэл өсөөд хүчтэй шуурганаас олж бүтсэн байна. Мөн 1954 оны хавар Шинэ Зеландын баг авирах оролдлого хийсэн ч өвчин гэмтлийн улмаас мөн л чадлагүй буцжээ. 1955 оны 5 дугаар сарын 15-нд Францын уулчд болох Лионел Терре, Жан Кози нар анх удаа Макалугийн оргилд гарч чаджээ. Дараагийн өдөр болох 5 дугаар сарын 16-нд Жан Франко, Гуйди Магнон, Гялзен Норбо Ширпа нар оргилд хүрч чадсан. 5 дугаар сарын 17-нд бас тэдний багийн зарим хүмүүс оргилд гарч чаджээ. Энэ нь тухайн үед маш гайхалтай амжилт байлаа. Яагаад гэвэл өмнөх томоохон уулын авиралтуудад ихэвчлэн зөвхөн 1-2 хүн оргилд хүрдэг, бусд нь бол дэмжлэг үзүүлэлтэд буцдаг байсан бол Францын багийн ихэнх гишүүд оргилд гарсан шинэ жишг болж байжээ. За чагсаалтын 4 дугаар байранд Лоце. Уг нэр нь өмнөд оргил гэсэн утгатай. Бөгөөд уулын өндөр 8516 м бөгөөд төвдийн өөртөө хорон болон Непалийн хил дээр байрланаа. Авиралтын төвийн хувьд анхны оролдлого нь 1955 онд Норман Деренфорд удирдсан олон улсын экспедиц тамаарнаа. Багт 2 Австри ба 2 Швейцар уулзсан багтаж хойд ханаар 8100 м хүртэл гарсан ч хүчтэй салхи хүүтнээс болж буцжээ. Гол оргилд анх 1956 оны 5 дугаар сарын 18-нд Швейцарын багийн Эрнст Рейс ба Фриц Люксингер нар гарсан. 1999 оны 5 дугаар сарын 12-нд Чехийн уулчин Соня Вомачкова нэмэлт хүчил дөрөгчгүйгээр гол оргилд гарсан анхны эмэгтэй болсон. Лоцегийн стандарт зам нь Эверестийн өмнөд маршрутын замтай адил Кемп 3-аас Ёлубэнд хүртэл нэг замаар дараа нь Эверест рүү баруун тийш салдаг байна. 2008 оны 12 дугаар сарын байдлаар 371 хүн оргилд гарсан бөгөөд 20 хүн авиралтын үед нас баржээ. За чагсаалтын 3 дугаар байранд Канченжунга. Канченжунга нь 8586 м өндөр Непалийн Коши муж, энэтхэгийн Сикким мужийн хил дээр 1852 он хүртэл Канченжунга дэлхийн хамгийн өндөр уул гэж тооцогддог байв. Гэсэн ч энэтхэгийн судалгааны баг нарийн хэмжилт хийж Эверест уул илүү өндөр болохыг тогтоож бүх хэмжилтийг баталгаажуулсны дараа 1856 онд албан ёсоор Канченжунга дэлхийн 3 дахь өндөр уул болохыг зарласан. Канченжунга Непалд ариун уул гэж тооцогддог бөгөөд анх 1955 оны 5 дугаар сарын 25-нд Жо Браун, Жорж Бент нар авирсан. Тэд уулын оргилд хүрэлгөө зогссон бөгөөд энэ нь бол Сикким мужийн удирдагчид өгсөн уулын оргилыг ариун хэвээр үлдээх амлалтаа биелүүлсэн хэрэг байв. 2016 онд уг уулын ойр орчмын Канченжунга үндэсний цэцэрлэг төрөлнг ЮНЕСКОгийн дэлхийн өвд гэж авчээ. За чагсаалтын 2 дугаар байранд бол маш алдартай тэм уул багтсан байгаа. Энэ уул бол алуурчин хэмээх нэртэй К2 гэдэг уулаа. Уг уул нь далайн түвшнээс дээш 8611 м өндөр бөгөөд Каракорумын нуруунд Пакистаны ба Хятадын нутгийг дамнаа оршноо. 1953 онд Америкийн экспедицийн уулчин Жорж Белх К2-ыг зэрлэг уул гэж нэрлэжээ. Дэлхийн хамгийн өндөр уулсын дунд К2 хамгийн их аюултай байсаар ирсэн. 2021 он хүртэл оргилд хүрсэн 4 хүн тутмын нэг нь ууланд нас барсан байна. Амжилттай авирсан оролдлогууд нэмэгдэхийн хэрээр 2023 оны 8 дугаар сарын байдлаар ойролцоогоор 800 хүн К2-ийн оргилд хүрсэн ба оролдлогын үеэр 96 хүн нас барж байжээ. К2-ыг уулчид өөрсдийн нэршилтэй
The King of Mountains, The Mountain of Mountains гэж нэрлэдэг. Эверестийн оргил хэдийн өндөрч гэлээ К2 нь илүү хэцүү, цаг агаар муутай, аюултай авиралттай байна. Нэрний утгын хувьд 1856 он Томас Монтгомери Каркарумыг судалж уулын гол хоёр оргилыг К1 ба К2 гэж тэмдэглэсэн Каркарум гэдэг үгний төвчлөл байлаа. Судлаачид ууланд нэр өгөхдөө аль болох орон нутгийн нэрийг ашиглахыг зөвлөдөг байсан ба К1 нь нутгийнхны нэрээр Массербрум гэж нэрлэгдэгч К2 нь орон нутгийн нэр авч амжаагүй байсан байж магадгүй. Яагаад гэвэл маш хол хязгаарлагдмал газар оршдог. Нутгийн хамгийн өндөрт оршдог суурьнгаас ч харагддаггүй бөгөөд одоо нутгийн иргэдүүл энэ К2 гэдэг уулыг өмнө харж байгаагүй байж магадгүй гэж таамагладаг байна. Уг ууланд авирах анхны оролдлого нь 1902 онд хийгджээ. Тухайн үед орчин үеийн шиг тээвэрлэлтийн боломжгүй байсан тул уулын ёроолт хүртэл 14 хоногийг зарцуулсан гэж тэмдэглэж байжээ. Тэд 5 удаагийн өртөг өндөр оролдлогын дараа 6525 м хүрсэн ч тоног төхөөрөмж, цаг агаарын болон хамгаалтын хувцас хангалтгүй байсан ч хүн гэмтээгүй нь авиралтын ур чадварыг харуулсан гэж үздэг. К2 зарцуулсан 68 хоногийн турш зөвхөн 8 өдөр нь цаг агаар тогтун байжээ. Дараагийн экспедиц нь 1909 онд Принц Луижи Амиадо Абрузыг өнгөний удирдлаганд явагдаж 6250 м хүрсэн ч их цавиралт ба цаг агаар хүнд байсан тул К2-ыг хизээч авиршгүй уулыг диджээ. Дараагийн оролдлого 1938 онд болж анхны Америк Каркарумын экспедицийг Чарльз Хьюстон удирдан уулын судалгаа хийжээ. Тэд Абрузигийн замыг хамгийн боломжтой маршрут гэж дүгнэж 8000 м хүртэл явсан боловч хоол хүнсний дутагдал болон мөн л цаг агаарын аюулын улмаас буцжээ. За 1939 онд Америкийн экспедицийн Фриц Виснерийн удирдлагадор К2 оргилд 200 м-ийн зайтай ойртож очсон боловч 4 хүн уулын дээд хэсэгт алга болж багийн авиралт сүрэлд хүрчээ. 1953 онд Америкийн экспедиц дахин ирсэн ч 7800 м-ийн өндөрт 10 хоногийн турш шуурган төт хоригдож авирагч Арт Гилкийн хүнд өвдснөөр оролдлого бүтлгүүдэжээ. Харин 1954 онд Италийн экспедиц Абрузигийн замаар К2 оргилд амжилттай авирсан. Харин Монголын уулчдаас анхны оролдлогыг 2013 онд уулчин Гангаамаа хийсэн ч хосол болж багийн зарим гишүүд амиа алдснаар бүтлгүүцсэн байдаг. Хоёр дахь оролдлого нь 2017 онд Гавьяа тамирчин Өсгөөёр зорьсон ч мөн л бүтлгүүдэжээ. Эцэст нь 2018 онд Гавьяа тамирчин Гангаамаа дахин оролдлого хийж оргилд гарсан анхны монгол хүн болжээ. Энэхүү жагсаалтын 1-р байрт Непал болон Төвдийн хил дээр орших Гималайн нурууны ноён оргил дэлхийн дээвэр Эверест юм аа. 2020 онд Хятадын болон Непалийн эрх баригчдын хамтарсан хэмжилтээр Эверестийн оргил нь 8848 зууны 86 м гэж тогтоогдсон. Уулын төвд нэр нь Жомолунгма бол Эверестийн нэрийг анх 1856 онд санал болгож 1857 онд нийтэлсэн илтгэл дэлхийн хамгийн өндөр уул болохыг баталгаажуулжээ. Уг уул нь олон авирагчдыг татдаг бөгөөд авирах хоёр гол маршрут бий. Нэг нь Непалаас, нөгөө нь төвдөөс буюу уулын хойноос авирдаа. Стандарт маршрут нь ихэнхдээ техникийн хүндрэл багтааж өндөрт дасах өвчин, цаг агаар, салхи, мөсний нуралц зэрэг аюултай нөхцлүүдийг дагуулдаг. Эверест дээр 300 гаруй хүн нас барсан ба 200 гаруй зогтсон ууланд үлдсэн бөгөөд аюултай нөхцөлийн улмаас буулгаж чаддаггүй байна. За эдгээр уулсын өндрүүд нь бүгд далайн түвшнээс хэмжигддэг бөгөөд Эверестийн оргилд хамгийн ойрын далайн 700 км зайтай Бенгалийн болон бүх 8848 м өндрийг туулсан авиралт хийхийн тулд энэ далайн эргээс эхлэх шаардлагатай бөгөөд энэ амжилтыг 1990 онд Тим Маккартны Снэпийн баг гүйцэтгсэн. Ихэвчлэн авирагчид 5000 м-ээс дээш байрлах бейс кампаас авиралтыг эхлүүлдэг. Төвдийн талаас авирагчид шууд бейс камп руу очдог бол харин Непалийн талаас авирагчид ихэвчлэн Катманду руу нисч дараа нь Лукла руу очино. Тэндээс оргил хүртэл ойролцоогоор 6000 м. За Эверестийн оргилыг эзлэх нь бол том гүрнүүдийн хувьд уралдаан өрсөлдөөн байсан. Анхны оролдлогыг Британи авирагчдын оролцоотой хийгдсэн. Тухайн үед Непал нь гадаад хүмүүсийг оруулахгүй байсан тул британчууд төвдийн талаас хэд хэдэн оролдлого хийсэн. 1921 онд анхны судалгааны экспедиц 7000 м түрсэн. 1922 онд экспедицийн анхны оргилд хүрэх оролдлого нь 8000 м-ээс дээш авирсан анхны тохиолдол болсон бөгөөд 8321 м түрсэн. 1924 оны экспедицийн үеэр Жорж Миллори ба Эндрю Ирвин нар оргилд хүрэх оролдлого хийсэн боловч эргэж ирээгүй. Энэ нь тэд оргилд хүрсэн анхны хүн байсан эсэх маргааныг үсгдэг. 1953 онд Дензэн Норга ба Эдмунд Хиллари нар Эверестийн оргилд хүрсэн анхны авиралтыг хийжээ. 1960 оны 5 дугаар сарын 25-нд Хятадын авирагчдын баг хойд талаас оргилд хүрсэн анхны авиралтыг хийж байжээ.
Уг оргил төрсэн анхны монгол хүн бол Монгол улсын гавьяа тамирчин Өсгбаяр бөгөөд тэрээр 2005-2006 онд оргилд гарч байсан бол 2011 онд Гангаамаа гавьяат оргилд гарснаар Эверестийн оргил дээр гарсан анхны монгол эмэгтэй болж байжээ. За ингээд бичлэгийн маань үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. За таалагдвал лайк, subscribe дараарай. Дараагийн бичлэгээр уулзлаа, баяртай салгасаа.